Сайн байцгаана уу өрхөн үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг алтхан дэвшүүлье. DBS-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас шинэ мэдээлэлтэйгээ уулзуулдаг. Төвөмсийн мэдээллийн үйлдвэр ээлжид дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн бидний бэлтгэсэн мэдээллүүдэд анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ. Өнөөдөр улсын хэмжээний буюу 21 аймаг 9 дүүргийн онцгой комиссийн цахим хуралд Дархуул аймгийн онцгой комисс оролцож үйлчлэлтийн нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Мөн зарим үүрэг чиглэлүүдийг өгсөн байна. Хүйтний улирал эхэлснээс хойш орсон их цасны улмаас үйлчлэлтийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс Монгол Улсын шадар сайд бөгөөд улсын онцгой комиссийн дарга ганх үед Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн онцгой комиссийн гишүүдтэй өнөөдөр цахим хурал хийлээ. Уг хурлаар үйлчлэлт өвс тэжээлийн нөөц, малчид, мал бүхэн иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, аймаг сумдын үйлчлэлтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэлээр зарим үүргийг өгч ажилласан юм. Их хурсан цасны улмаас бэлчээр хүндрэлтэй болсон тул малчид нөөцөд бэлдсэн өвс тэжээлээ хэрэглэж эхэлсэн байна. Аймгийн 4 сумдад хүндрэх эрсдэлтэй байна. Өнөөдөр Монгол Улсын онцгой комиссийн дарга Монгол Улсын шадар сайд 21 аймаг 9 дүүргийн онцгой комиссийн гишүүдтэй цахим хурал хийлээ. За энэгээр одоо 2025-аас 26 оны үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах. Ялангуяа цагаарын нөхцөл байдал хүндэрсэн үед мал бүхэн иргэдийн одоо аюулгүй байдал, за өвс тэжээлийн бэлтгэл бэлэн байдал, за мөн одоо малчин иргэдийн одоо өөрсдийн одоо нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд одоо ажиллах амжихаас хамгаалах албан мэргэжлийн бэлэн байдлыг хангуулах чиглэлээр үүрэг өглөө. Энэ дотор онцлог өгсөн үүрэг нь бол одоо хүүхдийн амралт одоо тохиолдож байгаа бага насны хүүхдийг одоо хараа хяналтгүй малд явуулах байх чиглэлээр онцгой анхаарах. За мөн одоо энэ чиглэлээр ажиллах хүмүүж техник хэрэгслийн шатхууны нөөцийг бүрдүүлэх, шатхуунаар одоо тасралтгүй хангах. За бусад одоо хүнс эм бэлтгэл эрүүл мэндийг хамгаалах эм бэлтгэлийн ажлыг одоо нөөцийг бүрдүүлж зохион байгуулалтад ажиллах чиглэлээр хүргэх өглөө. За үүнтэй холбогдсон Дархуул аймгийн онцгой комисс энэ чиглэлээр одоо онцгой комиссийн даргын албан даалгавар гаргаж бүх одоо аж ахуйн нэгж байгуул төрийн байгууллагуудад үйлчлэлтэй холбоотой бэлтгэлийн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох албатууд дүүргэж эхлэхсэн. Ер нь 11 сард үрчилж хийсэн эслийн үнэлгээгээр ч гэсэн ер нь дунд эрсдлээ гэж үнэлэгдсэн. Одоо бол тэр бол мэдээж 11 сарын үнэлгээ. Одоо ингээд хамгийн сүүлд 12 сарын 18 байдлаар бол ингээд ийм эцсийн үнэлгээ гэсэн үг хамгийн сүүлийн цагаан зодтой. За малын тоо болж эмтэй холбоотой аймгийн хэмжээнд 4 сумын намын газар 40 чиглэлд мал тоолгын ажил явуулж байна. Энэ мал тоолгын 40 групп мал тоолохоос гадна яг явсан газраараа бас нөхцөл байдал ямар байна. Дахин бас одоо ийм нөхцөл байдлыг танилцаад элдв хуудас эрүүлэгдэх үүрэг өгч байж байна. Тэгээ энэ хүмүүсийн малын 40 группийн явсан үнэлгээг элдв хуудсыг үзээд бас дахиад нэг үнэлгээ гарна. За үндсэндээ малчид мал өхөө ирэхэд бол одоо мал бол бэлчих хүндэртэй болчлоо. Бэлдсэн өвс тэжээл өгөөд эхэллээ гэдэг ийм мэдээтэй байна. Малчийн төвсөнд бол нэг бэлдэх ёстой өвс хадлын 79% байсан. За нэг сарын орчмын одоо ийм малаа тэжээх ийм хэмжээ байх. За аймаг сум бол нөөцөө бол 100% хангалттай бүрдүүлсэн гэсэн хэдий ч энэ бол бас л нэг тухайн үед нэг дэмжлэгтүүдийг болно шүү дээ. Яг ингээ хүндрээд энэ өвс тэжээл өгөөд эхлэх юм бол. Тэгээ өнөөдрийн хурлаас бас нэмэлт үүрэг өгч байгаа. Ер нь одоо байгаа бидний нөөц ямар юм? Энэ ямар хугацаанд одоо энэ нөөц хөрөлцөх юм бэ? Цаашдаа өшөө шаардлагатай болох нөөцийг хаанаас яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр одоо бас санал боловсруулах ийм үүрэг чиглэл өгөгдлөө. Ингээ нэгэнт бол ерөн базаад хэлэхэд өвлөлт бол үдээж байгаа өвлөлт нэг нь хүндэрхэн тодорхой болсон. Ийм учраас одоо малчид мал хөр гэдэг хамтраад аймаг сум дээр нь босод мэргэжлийн байгууллагууд хамтраад энэ өвлөлт аваржилтыг хэрхэн давах вэ гэдэг дээр л одоо бүх анхаарлаа төвлөрүүлж өмнө батлагдсан төлөвлөгөөгөө тодтогч ажиллах ийм хэрэгцээ шаардлага байна. Жилийн эцсийн мал тооллого улсын хэмжээнд эхэлсэн. Дархуул аймгийн хэмжээнд 40 чиглэлд 159 тоологч мал тоолгыг явуулж байгаамаа. Ингэхдээ мал тоолохоос гадна малчтын үйлчлэлтийн нөхцөл байдлын судалгаач хийж байгаа гэлээ. Хөтөлбөр үргэлжилж байна. 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Дархуул аймгийн нутгаар цасны зузаан 14-аас 19 см, хунгар ихтэй газарт 29-өөс 45 см зузаан цасан бүрхүүл тогтсон байгаа талаар өнөөдөр Ус Загвар орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Зуудын эрсдлийн үнэлгээгээр Дархуул аймаг бүхэлдээ цагаан зудархуу гэж үнэлэгдсэн байна.
Тархуул аймгийн нутгаар цасны дундад зузаан нутгаар 14-өөс 19 см зузаан. За их хунгарласан газартаа бол 29-өөс 45 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. За цасны нягтыг хэмжиж үзэхэд 0.19-өөс 20 г см куб байна. За хамгийн их нь бол 0.25 см куб байлаа. За өчигдөр 12 сарын 10-наар хонгор сумын салхит чиглэлд бол нэмэлт судалгаа хийгдсэн. За энэ судалгааны дүнгээр бас ер нь дунджаар нэг 16-аас 19 см цасны зузаантай байна. За их газруудаа бол 27 хүрсэж нэмэгдсэн байна. За энэ бол ялангуяа хонгор сумын салхит 3 дугаар багийн чиглэлд салхит хайрхан гэдэг газар орчин бол 27 см зузаантай. За цасны нэгт бол 0.25. За хамгийн ихтэй бол 69 см орчим зузаан цасан бүрхүүл тогтсон байна. За нийтээр нь аймгийн хэмжээнд бол цагаанаар зудрахуй нөхцөл байдал үүссэн байна. За цаашдаа цагаарын нөхцөл байдал 19-20-нд ихэнх нутгаараа баг зэргийн цас орохоор төлөвтэй байна. 12 сарын 11-ээс 21-ний хүртэл 10 хоногийн цагаарын мэдээлэлээр за 19-20-нд зарим газраар цас орох төлөвтэй байна. Агаарын температурын хувьд хугацааныхаа ихэн болон сүүлчээр хүйтнэрч, баг зэрэг чангарч, шөндөө голынхоо өндөөгөр 31-аас 36, өдөр бусад нутгаараа бол 26-аас 31. За өдөртөө нийт нутгаараа 11-ээс 16 градус орчим хүйтэн байхаар байна. За 14-өөс 18-ны хугацаанд бол хүйтнэрч баг зэрэг сулрахаар төлөв харагдаж байна. Дараагийндээ өсвөр үеийнхэнд ардчлал хүний эрх эрхчлөлөө хууль тогтоох шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголтыг өгч, доктортой хөгжлийн бодлого, уур амьсгалын өөрчлөлийн талаарх мэдлэг мэдээлэлээр ханган шийдвэр гаргах төвшөнд тэдний оролцоог дэмжих зорилго бүхий өсвөрийн парламент хөтөлбөр нь Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл болсон хүүхдүүдийг оролцуулан амжилттай хэрэгжсээр байгаа. Тэгвэл Дархан Улаан аймгийн төрийн болон хувийн хөгжлийн сургуулиудын нийтдээ 42 сурагч өсвөрийн парламентын бүлгэмд илссэн бөгөөд 2025-аас 2026 оны хичээлийн жилийн анхны цугларалтаа хийсэн байна. Уулзалтын эхэнд бүлгмийн гишүүн хүүхдүүд ерхий боловсролын 12 дугаар дунд сургуулийн үеийнгийн найзуудтайгаа нөхөрлийн уулзалт хийж мөрөөд бич тэмдэглэл түүнд ихүр уриатаагаар мөрөөдлийн самбарыг хамтдаа бүтээжээ. Мөн захим технологи болон хүний эрх, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог сэдвээр мэдээллүүд сонсож, өсвөр насны хүүхдийн зан төлөвийн тодор сорилтын тасгалт хамрагдан хувийн зөвлөгөө авснараа онцлог байлаа. Мөн тус анх дугаар хуралдаанаараа тэргүүний сонгосон бөгөөд 6 нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөөр танилцуулан өрсөлдснөөс оюун нэрүүдийн сургуулийн сурагч Түмэн Дэмбэрлийн ануучин олонхын санал авч ялалт байгуулжээ. Чиглүүлэгч багш нар мэрэгжилтнүүдийн дэмжлэгтэйгээр анх удаага өөрсдөө сонгуулаа зохион байгуулж нэр дэвшиж саналаа өгч оролцсон нь сонирхолтой байлаа. 2021 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд өсвөрийн парламент бүлэгмийг байгуулсан. За мөн тухайн үеийн их хурлын дарга байсан Замдаа Шатрын санаачлагаар улсын хурлын дэргэд бас өсвөрийн парламент хөтөлбөр хэрэгжиж үүнтэй хамтдаад бид нэр өнгөрсөн 21-с 22, 22-оос 23 оны хичээлийн жилд өсвөрийн парламент бүлэгмийг хэрэгжүүлээд нийтдээ 36 сурагч бол хамрагдсан юм байна. За хөтөлбөрийн хамгийн гол зорилго хурлын дэргэд өсвөрийн парламент бүлэгэнд хүүхдүүдийг хамруулад байгаа нь юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хамгийн гол нь бид нэр өсвөр насны боёо сурагчид хүүхдүүдийн дунд толгомдож байгаа асуудлыг хүүхдүүд өөрсдөр нь гаргуулж ирж одоо шийдвэр гаргах төвшөнд хөрвүүлэх, дээрээс нь нэмээд үе тэнгийн эрг нөлөөллийг бий болгох зорилгоор хамгийн толгомж байгаа асуудлуудаар нь хүүхдээр нь одоо нөлөөлөл ажлыг хийх ийм зорилготой. Тухайлбал одоо захим гэмтэрийг хамгийн их толгомдож байна. Замын хөдөлгөөний асуудал, аюулгүй байдал толгомдож байна. Үе тэнгийн дээрлэхэл толгомдож байна. Монгол үе соёлоо мэдэх ёстой, Дархан Улаан аймгийн хэмжээнд түүхэн дурсгалт газар, түүхээ мэдэх ёстой ч гэдэг юм уу. Ийм олон сэдвүүт нөлөөллийн ажлуудыг энэ одоо өсвөрийн парламентын хүүхдүүдтэй мэдээлэлд холбогдох байгууллага, цагдаагийн газар, хүүхд гэр бүл залуучдын газар, соёлын газар гэдэг юм уу холбогдох байгууллагатай хамтарч ажил мэдээлэл сургалт хийгээд энэ хүүхдүүд маань өөрөөсөө сургуулиуд дээрээ тусдаа өсвөрийн парламент байгуулад тухайн анги танхим, найз нөхөд сургуулийн хэмжээнд сурсан мэдснээ хүргэж хүүхд болгонд олон тийшээ хүргэж аль болох олон хүүхдийг хамруулад нөлөөлөл ажил хийх хамгийн гол зорилго. За үүний үр дүнд юу болов уу гэвэл ирээдүйн төлөвлөсөн чадварлаг мэдлэг мэдээлэлтэй, хууль эрхцэн мэдлэг мэдээлэлтэй ийм л иргэн болоход суур дэвсгэрийг засч өгч байгаа л гэсэн санаа байгаа. Өнөөдрийн хувьд бол бид нэр
өнөөдөр хүний эрхийн өдөр болж байгаа 12 сарын хүний эрхийн өдрийг тохиолдуулаад хүний эрх гэж юу юм? Хүүхдийн эрх гэж юу юм? Эрхээ яаж хамгаалахын, эрх үүрэг нь юу юм гэдэг талаар мэдээлэл нэгдүгээр нь, хоёрдугаарт хамгийн их одоо тулгамдж байгаа өнөөдөр нийгэм бохиндол болж байгаа ялангуяа хүүхдүүдийн дунд хүүхдүүдийн сэтгэл зүй их бас хүнд байгаад байгаа. За энэ талаар мэдээлэл сэтгэл зүйн ойлголтыг өгөөд өөрсдийнх нь сорил дасгалыг ажиллуулад өөрсдийнх нь хувь хүний сэтгэл зүйн ямар байгаа төвшөнд нь мэрэгжлийн сэтгэл зүйчнэр хүүхд гэр бүлийн газраас хамтарч ажиллаж байгаа. Ингээд сорил хийгээд мэдээллийг нөгөөд явна. Хүүхдүүд маань цаашаа энэ сурсан мэдснээ хүүхд болгонд сургууль болгонд анги хэмжээндээ хүргээд явах ийм зорилготой сургалтууд явж байгаа. Тэгэхээр энэ парламентын хүүхдүүд маань нэг сургуулиас дийлэх нь өнөө эсвэл бүх одоо ерөнхий улсын сургуулиас хамрагдаж байна. За ер нь бол тий. Хуучин бол 11 сургуулийн 18 хүүхдээс энэ жилээс өргөжүүлээд одоо яг одоо энэ танхим 41 хүүхэд сууж байна. Бүх одоо төрийн болон хувийн хөвшлийн сургуулийн төлөөлөл ерөнхийдөө байна 41 хүүхэд. Мөн сумдын сургуулиудаас төлөөлөл болоо 1-2 хүүхэд төлөөлөл болоод ингээд 41 хүүхэд. Аль болох өргөн хэмжээнд олон хүүхдэд олон мэдээллийг хүргэх, нөлөөллийн эерэг нөлөөллийг хүргэх зорилгоор ингээд өргөжүүлсэн жилээс. Гэлдээ хичнээн сургалт юм хамруулж байна хүүхдүүдэд. За 25 онд гэж одоо бид нэр 3 дахь сургалтаа яаж байна. Ирээдүйн хариуцлагатай сонгох чинь сургалт, үе тэнгийн дийлэх цахим сургалт, одоо сэтгэл зүйн болон юуны сургалт, хүний эрхтэй холбоотой мэдээллүүдийг өгч байна. Гэрийн даалгаварт өөрийн сургуулийн сурагчдаа өнөөдрийн мэдээлэл хуваалцах, дараагийн арга хэмжээнд контент бэлтгэж оролцох гэрийн даалгавар авчээ. Хөлбөрийн дараагийн мэдээ, Cherry James-ний дэлгүүр Шри-Ланк улсын эдийн зэрэглэлийн өндөр чанарын Ceylon цай өргөн сонголттой ирсэн байна. Дархан хотын Амун молын Б1 давхар Б9 татварт байрлах Cherry James-ний дэлгүүрт Шри-Ланк улсын эдийн зэрэглэлийн Basilur брэндийн Ceylon цай өргөн сонголттой худалдаалагдаж байна. Улаанбаатар хоттой албан ёсны үнээр худалдаалж байгаагаар онцлогтой бөгөөд Ceylon цайтай гоёмсог бэлгийн багцуудыг гаргажээ. Basilur буюу Ceylon цай нь Шри-Ланк улсаас гаралтай, дэлхийд алдартай дээд зэрэглэлийн навчин цайны брэнд юм. Энэхүү брэнд нь тансаг сав баглаа бодол төрөл бүрийн амт өндөр чанартай цайны навч зэрэгээрээ алдартай. Төрлүүдээс нь дуртахад Magic Fruits series буюу жимсний амттай амталсан хар болон ногоон цай, Vintage Blossoms буюу цэцэгсийн хамттай цай, Specialty Classics буюу цэвэр уламжлал Ceylon хар цай, Oriental Collection буюу дорн дахны онцлог амт хамттай цайнууд, The Book series буюу номны хэлбэртэй төмөр харцагтай тансаг цайнууд гэх мэт өргөн сонголттой. Яагаад Basilur цайг сонгох хэрэгтэй вэ? Цэвэр байгалийн гаралтай, химийн нэмэлтгүй 100% Ceylon цай, чанарын хяналттай буюу цайг шууд Шри-Ланкад боловсруулж савладаг. Сайхан амт үнэртэй, аргагүй танигдах амт үнэртэй бөгөөд савлгаа бэлэг болон өгөхөд хамгийн тохиромжтой юм а. Basilur брэнд нь 2005 онд Шри-Ланкад байгуулагдсан ч өдгөө дэлхийн 65 улс оронд албан ёсоор худалдаалагдаж байна. Cherry James-ний дэлгүүр нь мөн өдөр бүр шинэхэн жимс жимсгнээ худалдаалахаас гадна Америк нэгдсэн улс, Германаас, Солонгосоос оруулж ирсэн бүтээгдэхүүнүүдээр төрлөө нэмжээ. Хаяг Амун молын Б1 давхар Б9 тод Cherry James-ний дэлгүүр харилцах утасны дугаар 9988 1331. Дараагимдээ дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу 12 дугаар сарын 12-ны Баасан гарагт залуучууд театрт 10-аас 16 цагийн хооронд зохион байгуулагдана. Харин бид өнөөдөр болсон өдөрлөгөөс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Тэгэхээр яг дулааны эрчимтэй үед бол дархны дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани жил бүр тогтмол бол нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулдаг. За тэгвэл одоо энэ оны нээлттэй хаалганы өдөрлөгөө тус компани тухайд 2025 оны 12 дугаар сарын 11 за мөн 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар өнөөдрөөс инхүү эхлүүлж байна. Өдөрлөгөөр одоо айл өрхийн гэрээ хийх, сунгах, дуудлах, хүлээн авах, за хэрэгцээний халуун усны тоглоороо суйрлуулах, барилгынхаа дулаан алдалтыг тодорхойлуулах, за дулаан хангамжийн талаар санал хүсэлтүүдээ өгөх, мөн төлбөрөө өгөх юм бүрэн боломжтой байгаа юм байна. За яг одоо бас хэрэглэгчид хүрэлцэж ирээд нээлттэй хаалганы өдөрлөгтөд оролцож байгаа та бүхэн харж байгаа бах. За өдөрлөг сайн байна уу та? За таны хувьд одоо ингээ хүмүүс маань тус тусын одоо үүрэгтэй сууж байгаа юм билэ. Таны хувьд ямар үүрэг хүлээ сууж байна? За манайх өнөөдөр дархны дулааны сүлжээ маань уламжлал болсон нээлттэй хаалганы өдрөө зохион байгуулж байна. Тэгээд 11, 12-ны өдрүүдэд энэ нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна. Миний тухайд бол өнөөдөр бол хэрэглэгчтэй дулааны эрчимчээр хангах гэрээний хийгээд сууж байна. Тэгээд холбогдох алба хэлцүүд маань бас төлөөлөлд болж сууж байгаа.
За сайн минутаа бас өдөрлөгт оролцож байгаа юм. Ямар үйлчлэл авахар ирсэн бэ? Би энэ дулааны асуудлаар л явж байгаа. Тэгээ дулаанаа одоо энэ нээлттэй өдөрлөг болохоор нь бас тэрийг нь дэлгэрүүлээд өгөөжсэн тий. Ер нь нээлттэй өдөрлөг хэрэгцээтэй байдаг юм. Ер нь хэрэгтэй шүү дээ хүмүүст. Аль ч талаараа бүх одоо өөр чиглэлээр ч гэсэн нээлттэй өдөрлөгүүд хүмүүст одоо хоцорсон хүмүүст бол бүр хэрэгтэй байна гэж байна. Баярлалаа. За нээлттэй алганы өдөрлөг маань 2 өдөр үргэлжлэн гэсэн. За өнөөдрийнхөө линхүү хуучин дарханд одоо та бүхний мэддэгчлэн алтны 4 замын уулзалт шинээр байгуулагдсан номин агуулга худалдааны 1 давхарт явагдаж байгаа бол маргааш мөн 12 дугаар сарын 12-ны өдөр залуучууд театрт за шинэ дарханы иргэдтэй илүү ойртож 10-аас 16 цаг хүртэл явагдана гэсэн үг шүү. За энд хүмүүс маань тус тусын үүргээ хүлээгээ сууж байгаа. За та яг ямар үүрэгтэй сууж байна? За миний хувьд бол өнөөдөр аж ахуй нэгжид одоо халаалтан өгсөн дуудлага хүлээж авч газар дээр нь үзлэг хийж байна мөн дулааны алдагдлыг газар дээр нь үзэж илүү үн төлбөргүйгээр тодорхойлж өгөх ажил хийж байна. Тэгээ шууд энд ирээд тань захиалга өгөөд тэгээ шууд та тухайн одоо айл өрхлөө очоод алдагдлыг илрүүлэх боломжтой. Тий өнөөдөр нээлттэй хаалганы өдөр бол манай үн төлбөргүйгээр дулааны алдагдлыг газар дээр нь тодорхойлж өгч байгаа. Мөн аж ахуй нэгжийн дуудлагыг бас хүлээж авч байна. Зарим айл өрх бол дулаан муу байна гэдэг яг яваад очихоор дулааны алдагдал маш их байх тохиолдол хэрэг байдаг байна. За ер нь байна бас нэлээд байна шүү. Сүүлийн үед бол одоо энэ вакуум цонхны завсраар жишээ нь одоо энэ тусгай зориултын багжаар хэмжиж үзэхэд бол маш тодорхой гарч ирдэг байгаа. Тэгэхээр та бүхэн нээлттэй хаалганы өдрөөр бас тус багжаар бас хэмжүүлж дулаан алдагдал хаана байгааг тодорхойлуулж аваарай гэж хүсэж байна. Сайн минутаа. Ямар үүрэг хүлээж сууж байна? За би өнөөдөр энэ нийтийн цагтаа орон сууцны байрлал хувийн орон сууцнуудад дуудлагыг хүлээн авч байна. Тэгээд эрдэнэ дуудлагыг хүлээн аваад шийдвэрлүүлээд орон харин өгч байгаа. Дуудлагууд одоо эхлээд бас удаагүй л байна л да. Гэхдээ ер нь дуудлагууд ер нь ямар төрлийн дуудлага сая ирэв? Одоогийн байдлаар бол 80-аг над дээр бол эрдэнэ дуудлага алга. Гэхдээ манайх 77 37 тик гэсэн утсаараа мөн 70 37 34 75 гэдэг утсуудаараа дуудлага аваад чиний манайх албаараа бүрэн бүрэлдэхүүнээр дуудлага багтуулах ажил хийж байгаа өнөөдөр. Одоо энд бас биеэрээ ирээд шууд дуудлага танд өгөөд за тэгээ мэргэжлийн хүмүүс нь яваад очих нь шүү дээ айл өрхлүүгээ. Яг тийм. За та бүхэн бас DDS аппликейшнаар нэвтрээд DDS аппликейшнаас хэрэглэх боломжтой байдаг шүү. За тэгээд өөрийн бээр ирж чадахгүй ч гэсэн та бүхэндээ харуулчих. DDS ингээ гар утасны аппликейшн байдаг. За энэ болохоор Дархан хотын дулаан хэрэглэгчдийн гарын авлага болсон аппликейшн. Тэгээд цагаан эмнээ цахимаар дулааныхаа төлбөрөө төлөх бас бүрэн боломжтой байдаг шүү гэж та бүхэндээ хэлье. Гар утсан дээрээ татаад за нэлээд хэд хэдэн цэстэй байдаг. Та бүхэн бас нэвтэрж орж ашиглаарай. 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр залуучууд театрт яг энэ одоо эрчим хүчтэй холбоотой дулааны усны одоо инженерийн одоо байгууллагуудыг хамруулсан иргэдийн эндэр болно. За энэ иргэдийн эндрийн хүрээнд бас тус компани зүгээс залуучууд театрт 10-аас 16 цагийн хооронд маргааш өдөрлөгөө бас үргэлжлүүлэн зохион байгуулнаа. За өнөөдрийн хувьд бол 16 цаг хүртэл үргэлжлээд дуусах байгаа. За. Сайн минутаа. Та яг ямар үүрэгтэй? За би энд төлбөр тооцоог шүүж байна. Тэгээд хэрэглэгчийн мэдээллийг шүүгээд захимаар төлбөр төлөх боломжуудыг сурталчилж байна. Хүмүүсийг ер нь урайлж байгаа л та. Бид хэд ер нь өвлийн хүүтэнд чинь хөгшин хүмүүсийг ингээд бүр халтаргай гуулгах хэрэгтэй хахад явуулчихдаг байхгүй. Тэгэхээр бид нар бас өнөөдөр энд ирж байгаа хүмүүст яг захимыг илүү сурталчлах зорилготой л байна. Тий. Одоо юу гэдэг төлбөр төлөхдөө зарим хүмүүс гүйлгээний утгаа буруу бичдэг ч юм уу. Тиймэрхүү тохиол хэрэг гардаг. Та анхааруулж хэлэх зүйл. Тий. Яг захимаар төлбөр тооцоог хийчих юм бол ерөөсө буруу хийх эрсдэл нь багасч байгаа. Харин өөрсдөө мобайл банкар ч юм уу хийчихэр зэрэг хаяа бичихгүй хийгээд тэгээд одоо төлбөрөө төлсөн мөртлөө төлбөр хасагдахгүй байна гэдээ гомдлууд ирээл яг олон хоног үргэлжлээл тэгэл гомдлууд бас үргэлжлээл яваад байдаг учраас айл болох захимыг нь хэрэглээд датчвал зүгээр байна л гэж. Бас нэг зүйлийг бас асууя. Байнгын ирдэг асуулт гэхгүй юу? Яагаад одоо дулааны төлбөрийг урьдчилж ингээ сарын өмнө бичээд идэм бэ гэдгийг хэлдэг. За энэ бас дээрээс ирдэг ямар одоо тушаа шийдвэртэй холбоотой байдгийг үүн дээр та аваас нэг аль биесны тайлбар хэлвэл. За хуучин бол ковидын өмнө бол бид нар яг бичлэлтийг яг дараа сард хийдэг гэсэн тий. Тэгсэн одоо болохоор зэрэг
20 оноос хойш л яг тухайн сардан бичлэлтийг хийдэг болчиход байгаа. Халаал тогтмол, суурь үн тогтмол учраас яг сардаа бичигдээд хэрэгцээний халуус бол хэрэглэлтний дараа нь тоолороор бичигдэж байгаа учраас дараа сардаа бичигдэж байгаа. Тэгээд манайх чинь станцаас дулааны эрчим хүчийг аваад түүнийг борлуулж байгаа шүү дээ. Тэр нөгөө манай байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага биелэлтэн дээр юу ятсан байдгийг. Тухайн сард нь л одоо худалдаж авсан эрчим хүчийг тайлан тусгай гэж заасан байдаг учраас яг тэрэндээ л хөтлөгдөөл захирагдаал тийм. Баярлалаа. За энэ мэтчлэн үзэгч та бүхэн, за дулааны эрчим хүчний эрхэм хэрэглэгчид та бүхэн өөрийн биеэр ирээд өдрөлгөтөд оролцох боломжтой. Өдрөлгөт ирснээр та бүхэн маань аль өрхийн гэрээ хийх, сунгах, дуудлах хүлээн авах, за хэрэгцээний халуун усны тоолуураас суйрлуулах, барилгынхаа дулаан алдалтыг тодорхойлуулж хэмжүүлэх, мөн дулаан хангамжийн талаар санал хүсэлтүүдээ өгөх, шийдвэрлүүлэх боломжтой. За мөн дулааны эрчим хүчнийхаа төлбөрөө өгөх боломжтой. За мэдээж DDS аппликейшныхаа хэрэглээний талаар мэдээллүүдийг болоо ингээд авах боломжтой байгаа шүү. Мэдээллийн хөтөлбөр бизнесийн мэдээлэлээр үршин танд хүрнэ. Тодорхойлбол хүүхдийн усны Coco Shop шинэ жилиг өгсөн онцгой хямдралыг зарлаад байна. DDS-ээс үзэгч та бүхэндээ хүүхдийн увсны Coco дэлгүүрээс маш гоё мэдээлэл хүргэх гэж байна. За энэ дэлгүүр маань шинэ дархан Хүслийн хотхны 2 дугаар байрны 1 дахь байралтай байдаг байгаа шүү. За Coco Shop маань жилд нэг л удаа маш супер хямдралыг хүүхдүүдтэй эцэг эхчүүдтэй зориулж зарладаг юм байна. Тэгвэл энэ удаа шинэ жилийн баярыг тохиолдуулаад 2025-аас 2026 оны шинэ жилдээр хүүхдийн бүх бараандаа 40% онцгой хямдралыг зарлаад байгаа юм байна. За ингээд Coco Shop-д маань ямар одоо бараа бүтээгдэхүүн яг одоогоор бэлэн худалдаалагдж байгааг бүгдээрээ хамтдаа сонирхцгоё. За та бүхэндээ дуулгаж хэлэхэд Coco Shop маань 1-ээс 15 насны эрэгтэй эмэгтэй хүүхдийн иж бүрэн бүх төрлийн хувцснууд маш гоё өргөн сонголттой мөн чанартайгаар худалдаалагддаг гэдгийг хандахгүй сайн мэддэг билээ. За тэгээ энэ удаагийн шинэ жилийн хямдралаараа зориулаад мөн бүх бараандаа 40% хямдралыг зарлахаас гадна 100,000 болон 200,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн бүх хүүхдүүдтэй гарын бэлэгтэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Гарын бэлгээ сонгож авах бүрэн боломжтой байгаа юм байна. Мэдээж одоо шинэ жилийн хөөрхөн баярууд болох гэж байна. Шинэ жилийн баяр дээр манай охтууд маш гоё хэнцэр даашин одоо платыг бол хайдаг байгаа. За тэгэх юм бол та бүхний харж байгаачлан охтуудад зориулсан насных нь онцлог тохирсон маш гоё загварлаг хэнцэр өнгөнгний сонголттой, эрвэж дэрвэсэн пластиктай, хээтэй угалцтай, бант ихтэй, саата саагүй, торон материалтай гэдэг ийм хөөрхөн палаачнууд өргөн сонголттой ирсэн байгаа юм байна. За та бүхэн ерөөсөө үнийг хараад энэ үннээсээ шууд 40% хямдарнаа гэж тооцоолчихно гэсэн үг шүү. За ийм бяцхан хөөрхөн охтуудад зориулсан загварууд байхад бүр дунд насны, өсвөр насны охтуудад зориулсан загварууд бас байж ах жишээтэй. За дээрээс нь шинэ жилийн палаачн дээрээ тохирох гоё чимэглэл, за хөвгүүд маань хөөрхөн тийм ээ. За зангиагаа хөөрхөн мөрөвчүүдэд хайж байгаа. За дээрээс манай охтууд гоё юм обруу шиг хайж байгаа. За хөөрхөн нэвдэнкнүүд, эмэгнүүд тийм ээ. За мөн дээрээс нь гоё юм хөөрхөн тоглоомтой цүнхнүү гих мэтчлэн дурдаад байх юм бол олон төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. За эдний дэлгүүр хямдралаа зарлахдаа 1000 төгрөгийн бараа байсан ч 40% хямдралтаа оруулдаг байгаа шүү. Тэгэхээр таны харж байгаа энэ бүх бараа жишээлбэл одоо 1500 төгрөгийн бараа байлаа гэж бодоход 40% хямдарнаа гэсэн үг. За 1500-аа та бүхэн 40% таа хуваалаад бодоорой. 40% хямдралтай үнээр аавна. За 100000 төгрөгийн хөөрхөн юм саата чигтээтэй обруу шиг байлаа гэж бодож шууд 6000 төгрөг болоод хямдарж гинэ гэсэн үг шүү. 40% хямдралаа хаснаа гэсэн. Тэгэхээр яах нь жилд ганцхан л удаа тохиодог хүүхэд багчуудтай даханжуудтай зориулдаг энэ хямдрал маань жилдээ нэг удаа болдог. Тэгээд яг энэ хямдралыг амтахгүй олон эцэг эхчүүд зорж ирдэм байлээ шүү. Тэгэхээр та бүхэн Хүслийн хотхны 2 дугаар байр 1 дахь байрлалтай Coco Shop хүрэлцэж ирээд хямдралаас бүү хоцроорой гэж хэлмээр байна. За энэ подолкнод бол их цэвэр давуу материалтай нэлээд бас юм чанартай, материалтай, амьсгалуулдаг хүүхдийн бие зүрийн нөлөөгөө подолкнууд. Энэ подолкнууд яг сүүлийн 3-4 жил яг 19000 төгрөгийн үнээрээ зарагдаж байгаа. Ерөөсөө 3-4 жил үнэ огт нэмээгүй байгаа юм билэ. Тэгэхээр энэ 19000 төгрөгийн подолк ч юм уу шинэ жилийн хямдралтаа ороод 40%-аар хямдарж байгаа 11000 болж хямдарж байна гэсэн үг шүү. За энэ мэтчлэн гой подолкнууд байна. Тэгээ та бүхэндээ бараа болгоныг харуулах мэдээж цаг хүрэлцэхгүй олон зуун нэр төрлийн
бараанууд, хүүхдийн бараанууд байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэндээ ерөнхийд нь ингээ харуулаа явж байгаа гэсэн үг. За энэ маш гоё октоодын аалуу, миу, гапин ийм гоё хослолууд байна л да. Энэ хослолууд зүгээр гадуур зарагддаг хослоос арай өөр нэм гоё загварлаг материалтай, манжетиктай байна. Ийм хөөрхөн талпизын хэлбэртэй байх жишээтэй. Гадуур бас нэг хайгаад олцдгүй мөртлөө хамаагүй хямд үнэтэй ийм гоё чанартай хослоодыг та бүхэн мөн за 95,000-аас 40% хямдралтай үнээр худалдаж авах боломжтой байх нь шүү. За хямдраа 57,000 болох нь шүү. За мэдээж энд би түрүү хэлсэн 1-ээс 15 насны хүүхдүүдийн иж бүр хувцс байгаа гэж. За энд жишээлбэл манай дунд ангийн хөөрхөн за том биетэй одоо бага ангийн 5 6 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан гоё загварууд байна. За ийм 3 ос байна. Маш гоё загварлаг юм байна. Юу н хүүхдийн хувцс гэхээрээ заавал энгийн байх шаардлагагүй. Маш гоё загварлаг хувцлыг хүүхдүүдээ багаас нь хувцсны соёл сургая гэж байгаа эцэг эхчүүд Coco Shop ирээд сонголтоо хийгээд яг сайхан тайван байжгаад харах юм бол үнэхээр гоё загварлаг хувцснууд эднийд байна. За күрчхнүүд байна. За энэ күрчхнүүд мөн яг энэ харагдаж байгаа үнээсээ бүгдээрээ 40% хямдарж байгаа гэсэн үг шүү. За гоё сүдэн ийм дааруулдгүй, дулаанаа хадгалдаг маш гоё күрчхнүүд арзмаар юм буюу. За энэ одоо бүр нэг 2-3 настай хүүхдүүдээс эхлээд өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан буюу бага, дунд, том гэд арзмарын сонголтуудтай байх нь байна. За энэ октод маань их гоё загварлаг одоо октод байдаг штэ тий чамин ганган. Тэр октодод зориулсан ийм гоё өсөлгүүд байгаа юм бэ шүү. Манай октодтой эцэг эхчүүд хараад аваарай. Coco Shop маань Хүслийн хотхны 2 дугаар байрны 1 давхурт байрлалтай шүү. Гаднаа маш гоё Coco Shop гэсэн хаягтай, томоос том хаягтай гоё зурагтай юм өнгө үзэмж сайтай дэлгүүр байгаа шүү 5 дахьтай. За тийм мэдээж юм сандалнууд байна, пүүцнүүд байна, хүүхдийн гутлнууд байгаа шүү. За жишээлбэл энэ гутлыг хэдүүлээ харъя л да хамтдаа. 60,000 төгрөгийн гутал байна. За энэ чинь хямдраад за 30,000 болно гэсэн үг байхгүй юу? Тийм ердөө. Тийм 36,000 төгрөг болж байгаа гэсэн үг. Арзмарын хувьд сонголт байгаа юм байна. Тэгэхээр та хүүхдээ авчираад хөлнөөс толгойд хүртэл нь иж бүрэн хувцлаад гарнаа гэсэн. За октод маань ер нь олвол их юм эртөө зүмсдэг шүү дээ. За палашныхаа дагуур, цамцныхаа дагуур цэцэрлэгтэй өмсдөг эртнөөсөд хараа ердөө 16,000 төгрөг. 16,000-аас хямдраад 40% хямдраад ердөө 9,600 төгрөг болох нэ. За эртнөөснүүд хараа нэг настай хүүхдээс бүр юм өндөр одоо том октодод зориулагдсан эртнөөснүүд байна. Ердөө 9,600 төгрөгөөр ийм хөөрхөн эртнөөцөө аваарай гэж та бүхнийгээ урьж байна. За энд өмднүүд харагдаж байна их гоё юм зузаан. За өвөл мөвөл хавар өмсгөд их гоё юм хараа доктортой. Ийм гоё хүүхдийн бие твтэйхэн материалтай өмднүүд бас байгаа юм байна. За энэ 40,000 төгрөг за хямдраад ердөө 24,000 төгрөг болох нь шүү те. Ийм гоё өмднүүд, джинс өмд байна, даавуу өмднүүд байна, амьсгалдаг материалтай ийм гоё өмднүүд байна. Цэцэрлэгтэн өмсгүүлэхээр тохиромжтой. Хөөрхөн өмднүүд бас их хүргэн сонголттой байгаа юм шүү. Октод тараа ийм гоё шигтгээтэй джинснүүд байх жишээтэй. За дунд ангийн, бага ангийн хүүхдүүд минь ийм хөөрхөн хараа оруулахтай. Ямар гоё загварлаг юм бэ те. Ийм хөөрхөн өмднүүд ер нь бол өргөн сонголттой байж байгаа юм бэ шүү бэлнэр. За тэгээ харж байгаа үнээсээ бүгдээрээ 40% хямдралтай шүү. Энэ болохоор октодын маань ингээд гоё хослоод байгаа. Жишээлбэл шинэ жилийн баяр дээр өмсчих болохоор агааз ийм хөөрхөн тансаг загварлаг октодтой багаас нь гоё хувцсны соёл сургаацтай ийм хөөрхөн загварлаг хувцсанд өмсчүүл ирээдүйд ч гэсэн өөрсдийн бие эрхээ авч явах үлээ бүгдээрээ бас бодох хэрэгтэй. За эдгээр 79,000 төгрөг байгаа тий. Тий 95-аас 79,000 төгрөгийн үнэтэй байна. За жишээлбэл 95,000-ын хослол нь хямдраад ердөө 57,000 болох нь шүү. Үнэхээр гоё чанартай ийм хөөрхөн хослууд энэ бүр ийм хараа шорттой гэсэн үг. Шорттой мөртлөө урдаасаа ийм хөөрхөн юбгтэй юм шиг, юбг өмсөн юм шиг харагддаг. Ийм хөөрхөн загвар байна. За ийм цайвар бас ийм загвартай байгаа шүү. За манайхаа Baby Gap-ийн хувцснууд байна. За Baby Gap-ийн октодын хувцснууд мөн хямдарж байгаа шүү. Бүгдээрээ 40% хямдралтай. 25,000 төгрөгөөс хямдраад 15,000 төгрөг болох нэ. Ийм хөөрхөн загвартай байна. Энд харагдаж байгаа бүх бараа ердөө 10,000 төгрөг гэсэн үг. За та бүхэн харж байгаачлан насны хүүхдүүдэд зориулсан дээгүүр өмсөх цамцнууд, потолкнууд, за макнууд те ийм хөөрхөн загвартай бас ийм кетнүүд ердөө 10,000 төгрөг болоод хямдарсан баг гэсэн. За тэгээд Coco Shop-ийн бүх бараанууд ингээ үнэн бичээстэй байдаг, бүх зүйл нь ойлгомжтой байдаг болохоор шууд худалдагчтайгаа яриад хямдраад хэд болох вэ гэд 40% хямдрлаа бодуулаад бүгдээр авчиж байгаа гэсэн үг шүү. Энэ болохоор унтлагын ийм 2 хослолууд байна. Даавуу материалтай. За хэмжээнүүд бол янз янзын хэмжээтэй байгаа. Бүр ийм 140-тай хараа. Ийм хөөрхөн өмцдөгөө ийм хөөрхөн хослууд бас байна. Их гоё материалтай байна. За энэний үнэ бүгдээр хамтдаа харъя л да. Ердөө 29,000 төгрөг.
За энэ хэсэгт болохоор ерөнхийдөө эрэгтэй хүүхдүүдэд зориулсан хэсэг баг шиг гэнэ тий. Эрэгтэй хүүхдүүд маань ер нь бол зарим хүмүүс хэлдэг октоодын хувьд илүү загварлаг байна. Эрэгтэй хүүхдүүдийн хувьд сонголт бага байна гэж ярьдаг. Гэтэл Coco Shop-ийн хувцснууд ямар хөөрхөн загварлаг байгаа та бүхэн хараа л та тий. За энэ хараа ийм хөөрхөн эрэгтэй хүүхдүүдийн ийм гоё хавар намар өвөл өмсөг тохиромжтой ийм одоо товчтой цамц байна. За энэ цамц жишээлбэл хямдраад ердөө 18,000 төгрөг болж байгаа юм шүү. Шинэ жилийнх нь баяраар гадуур дотор гарахтаа өмсөд их гой загварлаг ийм хөөрхөн эрэгтэй хүүхдүүдийн маань цамцнууд төрөл бүрийн өнгөний загвар арчмарын сонголттой байна шүү. За энд болохоор өмдтөөгөө за хүүтэйгээ эсвэл цахилгаантай цамцтайгаа ийм хоёр хослолууд байх чийтэй. Биеийн тамирынх нь хичээл дээр өмсүүлж олж ийн гадуур дотор тоглож наадахтантэй за гэртээ ч гэсэн ийм гой биенд нь хөвтэйхэн хослолуудыг хамгийн их хайдаг. За энэ 65,000 төгрөгөөс тэгэхээр бүгдээрээ бодож үзээд 40% хямдраад тийм ердөө 39,000 төгрөг болж байгаа. Яг энэ араа gap китсэн ийм гой хослолууд байгаа шүү. Загварын хувьдаас их өөр сонголттой байгаа юм байна. Энэ арай ер нь дунд юм уу өсвөр насны хүүхдүүдэд дунд ангийн хүүхдүүдэд зориулсан загварууд юм байна. Бүр 1-2 настай эрэгтэй хүүхдүүдэд зориулсан загварууд ч бас байгаа. За энэ ногоон өнгө бас гоё харагдаж байна. Энэ 120-тай ногоон. За мөн 110-тай юм гоё бор ийм байна. За энэний үн болохоор 85,000-аас 40% хямдраад 51,000 төгрөг болж байгаа шүү. За хамгийн гол нь Coco Shop маань загвар, шийдэл болон одоо чанартай гол нь материалтай бараг бол худалдаж авахыг зорддог байгаа. Үүгээрээ бас сүүлийн жилүүдэд бас давханчуудад маань эцэгчүүдийн донд хэдийнэ танил болсон. Энэ саяны харуулсан одоо хүүтинүүд жишээлбэл бүр ахлах ангийн хүүхдүүдэд таарахаар, захлах ангийн хүүхдүүдэд таарахаар бас хүүгүүдэд маань таарахаар ийм гоёгоо даавн ботолкнууд байгаа юм байна. Хөөрхөн өнгөтэй байна. Энэ подолкнуудын маань үнэ болохоор ердөө 28,000 төгрөг шүү. 28,000-аас хямдраад 16,000 төгрөгөөр шинэ жилийн хямдралтай байгаа дээр нь манайхан бас подолкнуудыг базаагаад өгөөрөө. За энэ гоё ийм болцоонууд байгаа юм байна. Ийм хөөрхөн хавар намар өмсөж болохоор, дулаан өдөр өмсөж болохоор тэ үүлж гисэн. Ийм хөөрхөн хараа. Эрэгтэй хүүхдүүдийн ямар хөөрхөн загварлаг юм бэ? Ийм гоё гадуур хувцснууд байна. За энэ 60,000 төгрөгөөс 40% хямдраад 36,000 болох нь шүү. Маш хөөрхөн загварлаг юм байна тий. За энд болохоор цасны өмднүүд за тэг өвлийн хүрчхнүүд байгаа юм байна. Хөвгүүд зориулсан. Энэ бүр одоо жоохон хүүхдэд зориулснаас эхлээд за 80,000 төгрөгөөс эхлээд дөнгөж 100-тай харьцмаартай гэсэн үг шүү. За 80-аас хямдраад 48,000 төгрөг болно шүү. Насны хувьд дараа зөндөө сонголттой байгааз 1-ээс 15 насны хүүхдүүдэд жилсэн. Яг л одоо тэр насны хүүхдүүдэд зориулсан бүр юм одоо дунд ахлах ангийн хүүхдүүдэд зориулснаас эхлээд бага насны хүүхдүүдэд зориулсан бас байгаа. Цасны өмднүүдээ нэг харуулчих. Цасны өмднүүдээс гадуур бас нэг олдоод байдгүй шүү дээ. За энэ болохоор 55,000 төгрөг. 33,000 төгрөг болох юм шиг. Колумбиагийн ийм гоё араа дотортой чанартай юм гоё цасны өмднүүд байгаа юм шүү. За энэгээр болохоор эрэгтэй хүүхдүүдийн маань гутлнууд, пүүзнүүд, ботинкнууд, өвлийн гутлнууд байгаа юм байна. Тэгэхээр яг нөө бүгдээрээ хүүхдүүдээ энд авчираад иж бүрийн хувцлаад гарнаа гэсэн үг. За энд болохоор цасны өмдтөөгөө дээгүр күрчгтэйгээ 2 хослолууд байна. Эдгээр бас их чанартай ирсэн. За 125,000 120,000 гээд үний хувьд өөр байгаа. За тэгээд үний хувьд хямдраад 75,000 төгрөг болж байгаа гэсэн үг шүү. Ердөө 75,000 төгрөг. Ийм бас гоё сонголтуудтай байна. Өнгөний хувьд их гоё өнгөний сонголтууд. Энэ бүр сансрын нисгчийн зурагтай хүртэл хөөрхөн байна. Сонголттой байна. За энэ бас их гоё хослол агааз. Энэ болохоор гадуураа ийм гоё жакеттай ийм хөөрхөн загварлаг харагдахаар хүүтэйтэй ийм гоё хослолууд авч идэв. Энэ хараа 3 хослохгүй юу? Доороо өмдтөө. Ийм хөөрхөн 3 ус маань хэдэн төгрөг вүлээ? 155,000. За 155,000-аас 40% хямдраад тэгээ 93,000 төгрөг болчихно гэсэн үг. Тэгээ хүүгүүдийн гоё загварлаг хуснууд өргөн сонголттой байгаа шүү. Та бүхэн маань хайртай сайхан өрсүүдэд дагуулж ирээд Coco Shop-оос хамгийн гол нь 40% хямдралтай байгаа дээр нь худалдаж аваарай. За цэцэрлэгийн багчууд маань тийм ээ өдөр болгон өмдөө сольж өмсөн. За өдөрт бараг 2-3 ч өмд сольж өмсдөг шүү дээ. Тэгэхээр ер нь солионы хэдэн өмд авцсан байхад бүгдээрээ бас хэрэгтэй. За 22,000 төгрөг гэж юм хямдраад 13,200 болох нь шүү ердөө. Тий. Ийм хөөрхөн өмднүүд. Урагдаад авахгүй их гоё чанартай зузаан материалтай, зарим нь ал ийм дотортой юм шиг материалтай.
ийм гоо чанартай материалтай тий 25,000 20,000 янз янзын сонголттой байгаа юм биш үү. За энд болохоор ийм хөөрхөн эрэгтэй хүүгүүд маань ийм дотуур өмд их бас хэрэгтэй байдаг. Ийм хөөрхөн дотуур өмднүүд байна зузаан материалтай. Их гой зөөлөн юм байна. 25,000 төгрөгөөс хямдрах нь байна. 40% хямдралд ороод 15,000 болох нь шүү. За бүр юм хараа өндөр өсвөр насны хүүхдүүдэд таарахаар ийм бүр урт загварууд ч бас байна. Маш гой зөөлөн материалтай байна. За энд брэкү өмднүүд харагдаж байна. Хүүгүүдийн минь хөөрхөн ийм загварлаг жинсэн өмднүүд бас харагдаж байна. За ийм гой өмднүүд бас байна. Сонголт бол нэлээд арай байна. Ийм гой загвартай, манжетагтай, орчин үеийн ийм гой модонд ороод байгаа загваруудтай байна шүү. За энд болохоор мэдээж одоо хүүтний уйлрал байгаа учраас малгай оролт их дахиж одоо хилдэг ээлжнийхээ авахд хэрэгтэй байд хүүхдүүд ч бас малгай оролтоо хайж гээгээд байдаг шүү дээ. За тэгэх юм бол энд малгай оролтнууд эрэгтэй эмэгтэй хүүхдийн гой загварлаг чамин шийдэлтэй чихтэй чихгүй зурагтай зураггүй нэлийн зузаан 2 хос 3 хос гэх загварууд байгаа шүү. Мөн бас юм цасны бэлэнүүд харагдаж байна. Цасны малгаанууд харагдаж байна. За эдгээр нь бүгдээрээ 40% хямдралд орж байгаа шүү. За энэ хэсэгт жинсэн өмднүүдээ одоо тавьсан хэсэг баг шүү тий. Их гойгоо загварлаг жинсэн өмднүүд байна. Хүүхдүүд маань гадуур гарахад бас их гоё загварлаг хувцс хэрэгтэй үед бас жинс өмсөвч гэдэг зүгээд байдаг шүү дээ. Энэ болохоор юм дотортой жинс байна. За энэний жишээлбэл үнийг бүгдээрээ харъя л да. 55,000 төгрөг юм байна. 33,000 болох нь шүү ердөө. За ийм олон сайзны сонголттой байна. Дотортой жинснүүд шүү. За бас доторгүй жинснүүд маань бас байна. 55,000 энэ юм хөөрхөн араа хөөрхөн бяцхнуудад зориулсан ийм гоё бичигтэй жинснүүд ч байна. Ста хөөрхөн загварлаг юм байна. Энэ юм хөөрхөн банана өмд гэж ярьдаг шүү дээ. Яг том үний өмч хөөрхөн загварлаг 38,000 төгрөг. Тэгээ бүгдээрээ 40% хямдарч байгаа. Саяны одоо бараа жишээлбэл 22,800 төгрөг болох нь шүү дээ, тий. За ингээд та бүхэндээ бид шинэ жилийн баяртай зориулаад шинэ жилийн гоё бэлгээ барьж байгаа Coco Shop-ийн хамт олонтойгоо уулзаж мэдээллийг нь хүргэлээ. Та бүхний харж байгаа бүх одоо хүүхдэд зориулагдсан иж бүрэн бэлэн хувцснууд маань бүгдээрээ 40% хямдралд орсон байгаа шүү. Coco Shop-д жилдээ уламжлал болгож нэг л удаа ингэж одоо супер хямдралыг зарладаг. Тэр нь одоо яг энэ шинэ жилээрээ таарж байгаа. Тэгэхээр та бүхэн хүүхдийнхаа хөлний үзүүрээс толгой хүртэл бүх төрлийн хувцсыг бол Coco Shop-оос базаагаараа ингэхдээ танд асар том эдийн засгийн хөрөнгө оруулалтыг өгөн. Дээрээс нь та 100,000 төгрөг болон 200,000 төгрөгөөс дэш худалдаа авалт тэгээд Coco Shop-ийн хамт олноос гарын бэлгээ өөрийн сонголтоороо сонгоод авчих бүрэн боломжтой. Coco Shop-ийн хаяг маань мэдээж Ширэн дархан за Хүслийн хотхны 2 дугаар байр. За нэг давхартанд байралтайгаа шиг Coco Shop гэдээ маш томоор бичсэн хаягтай байгаа. Ингээд хүүхдийн төлөө маш гоо хөрөнгө оруулалт хийж байгаа Coco Shop-ийн хамт олондоо ажлын амжилт хүсье. Ингээд та бүхний хүүхдүүдэд дагуулад Coco Shop-оор хүрэлцэн ирж үйлчлүүлээрэ таны одоо хайртай 1-ээс 15 насны хүүхдүүдэд зориулсан бүх төрлийн хувцс хамгийн өрн сонголттой, хамгийн хямдралтай үнээр хамгийн чанартай бараа бүтээгдэхүүн энд байна. Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай болон зарим бизнес мэдээллүүдэд танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргаашийн шинэхэн дугаараараа эрг уулзцгаая. Баяртай үзэгчтэй.